Эртээ урдын цагт сүн далайг шалбааг байхад сүмбруудыг дов байхад цаг дөнгөж эхэлж байхад сахил дөнгөж хөхөрч байхад өвгдээдс маань онтооллыг 12 амтны нэрээр нэрлэхээр болж гинэ. Үхэржил, баржил, тулайжил, луужил, могойжил, моринжил, хонинжил, мичинжил, дахиажил, нохойжил, гахайжил дуусаад он тоол маань эргэж тоологдох учиртай байтал эхний жилийн амтэн тодорхойгүй байжээ. Ингээд тэмээ хулгын 2 нэрэн оруулж 12 жилд багтахаар булаалдаж гиндэ. Ам цагаан хулгын гээд анхныхын жилийг надаар нэрлчихүүлж айда мөнч сайхан болгож байна да. Ядаж он тоодол эхлэх гээд ахт чинь ганцхан өдөр ганцхан шөнөд үлдээд байдаг. Тимээха. 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 Та ер нь 12 жилд багтах гэж чухам юу хийж байна да? Тимээха. 12 жилд орё гэвэл арын амтд намайг шоолох болов? Эргэх тоодод багтыг гэвэл ингэрийн амтд илгэлэх юм болов? Хариу ваастай жанжаагүй хулган холын тэртех цаг тооллын оронд оччихлоо. Ийм ч юм болох гэж дээ. За яах вэ? Энэ дэрснийх цаг тоололд яаж орсныг Мичхагаас л асууж мэдээ. Мичхаг, эргэх тоололд орох гэсэн юм би. Үүний тулд юу хийх учиртайг нь хэлж өгнө. Элбэг сурдаг эрдэм төгс учраас мэчин жил болж би тодорсон юм да. Миний дүү ядаж над шиг хүчглээд үзэлтэй. Уран бүжиглэх сайхан л юм. Ургушгүй надад даанч авьяас олгодоо. Бараха. Би юу хийвэл хулган жил болж цаг тоололд орж болох юм болоо. Хорвогийн дөрвөн хүчний хамгийн хөөрхөн нь би юм гинлээ. Бодвол тэгээд намайг бар жил болгоо биз. Хөөрхний хувьд ч би хөөрхөн л дөө. Харин хүчтэй болж тавд өнгөхгүй баха. Бэр чадлаар тэнцүүхэн борхон туулаа минь. Он тоололд орох гэсэн арга ухаанаа зааж өгнө үү? Нэг их бэр арч юу хийх вэ? Харин над шиг хурдан байвал боллоо. Ахтайгаа нэг хурдаас арчих 12 жилд орчих чинь билүү? Нэг 2 3 4 5 6 7 8 9 10 Гүгтэйч би уг гайгүй юмсан. Гэхдээ таныг лав гүцэхгүй нэ. Хөхт ингэж хуржигнээд байдаг. Үчихтэй л ах минь. 12 жилд орох гэсэн би. Арга ухаанаа зааж өгөөч. 12 жилд орох гэсэн арга зааж өгөөч гинэ. Айхтарлаа суултвай. Ах нь өөрөө яаж орлоо мартчихаач. Өөр аимшигтай юм. Тэгээд л 100 жил болсон байх л та. Ингэсээр явтал наруудын сад руу тонгойж цаг тоолол эхлэх хугацаа улам ойрцоор байж гинэ. Мого, мөр, хон, үхэр, тахя, нохо, гаха. Он жилийн тоолол болсон олон сайхан ах нар минь явдал учрын минь тунгааж ямар нэгэн арга зааж өгөөч дээ. Ямар ч арга нэмэргүй. Яг бидний шиг бол.
Мичиг болохоор мичин жил. Бар шиг болохоор бар жил. Туулаа шиг болохоор туулаа жил болсон юм байна. Одоо л би ойлголоо. Олон амьтад цөмөөрөө адилгүй өөр шигээл байж чадсан учраас эрхэм тоодод орсон юм байна. Иргэх цагт нэрлэгдсэн юм байна. Тэгэхээр би ч гэсэн эрдний зүйлээр надад байдаг болохоор 12 жилд орж болохгүй гэж үдээ. Ой. Тэмээн жил болохын тулд би тэр бүх амьтны шинжийг биедээ авсан. Ажиглаж сайн хар ахан туулай хамартай, бар тавгтай, луу хүзүүтэй, гахаа гэдэгтэй, үхэр сүүлтэй. Үгүй тийм аха, үгүй. Тэр ердөөч тийм биш. Та тэмээн жил болохын тулд тэмээн байх ёстой. Би хулган жил болохын тулд хулган шиг байх ёстой. Эхлээд би үүнийг чинь ойлгосон. 90 цаанаар явж мэдсэн. Байц. Мандах нарны туяаг магад төрүүлж харсан маргаж мэтгэх зүйлгүй 12 жил орно. Тэнгэрийн тэртээ хол одод гэрэлтэн анивчиж газрын энтэй галын дэргэд үлгэрийн цаг жаргажээ. Хэрэг тохоныг гэхээр харанхугаас тааж хайгаад байх юм. Хөөе нөхөө бараад гэхээр өглөө нарнаас хожигдчих байх та. Цаацаа яадаг юм блэ би? Тийм аха. Тэр юу вэ тийш хараач? Энэ юу вэ хараач? Өгөөмөр сэтгэлдээ тийм ах минь. Өөр цайчгийг ортол өндөр бүхэн дээр намаа гаргаач тий үнхэлцэг минь хагарчих гээд байна. Холыг харахад толгой минь хоёр бүхнөөс өндөр билээ. Айн хавьяцхан хулган минь авираад өөрөө гардаа. Харин наран ургах дорн зүгт харцаан хандуулж болохгүй ш. Би тэгээд яах юм бэ? Орон зүг харуул хар. Урахын удаа нарыг чинь би За. Цэцэрхэд байвал шилгээж орхин ш. Нар баруунаас гарлаа гэв. Дорноос наран ургахтан баруун удын оройд гал шиг улаан туяган тусгасаар манддаг байлээ. Иймхүү эрднийн зүйлээр болжоод байдаг эрүүд цагаан хулган нэгэн жил болсон гинэ. Эрднийн зүйлээр болжоод байдаг эрүүд цагаан хулган би нэгэн жилээ.